Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ. MBC студийн зүгээс бэлтгэн хүргэдэг амжилтын амт нэвтрүүлгийн 2025 оны эхний дугаар та бүхэнд манд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө зочин хооморт бид Улаанбаатар хот дэх Нандин 3 эрдэнэ цэцэрлэгийг үүсгэн байгуулагч захирал Зүнзэн доржийн даваа сүрэнг орон оролцуулж байна. Төрийн алба, нам улс төр, хувийн хөвшилгээд бүхий салбарт мэдлэг оюун ухаанаа дайчлан ажиллаж туршлага хуримтлуулсан тэрээр энэ биедээ итгэхээр их бэрхшээлийг даван тулсан нэг юм. Түүнд маш их ухаан, төвчээр, хатуужил, хөдөлмөрч тууштай сайхан сэтгэлийг хайрлсан байна. Олон жилийн өмнө хүнд ховор өвчнөөр өөд болсон, өөдөсгөн жаахан охид залуугаараа энэ хорвоог орхин явсан хайртай ээжийнхээ гэгэн дурсгалд зориулан хийж бүтээхийг хүссэн зүйл нь бол хүүхдэд ээлтэй цэцэрлэг байлаа. Сайн байцгаана уу? Манай Global MBC төв яг одоо Улаанбаатар хотоос та бүхэн тэгээд мэдчилж байна. За манай амжилтын амт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Улаанбаатар хот дахь нийслэлийн Нандин 3 эрдэнэ цэцэрлэгийг үүсгэн байгуулагч даваа сүрэн захирал өргөдөд байна. Сайн байна уу? За сайн байна уу? За ингээд цаг зав гаргаад манай нэвтрүүлэгт оролцож байгаад маш их баярлалаа. Энэ одоо цэцэрлэг дээр нэрсэн чи ямар гоё юм те хүүхдийн гоё дуу цангинаал цэцэрлэг нь ямар ч гоё тогтчлттэй хувийн цэцэрлэг маш гоё яана гэж бахархмаар байна. За ингээ манай үзэгчдэд зориулаад өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? Намайг Зүнзэн доржийн даваа сүрэн гэдэг. Би Дорнтой аймагт төрсөн. Улаанбаатар хотод 98 онд орж ирээд одоо суурьшаад явж байна. Улаанбаатар хотод ажиллаж хөдөлмөрлөж байгаа. 2014 онд Нандин 3 эрдэнэ цэцэрлэгээ нээгээд энэ жил 10 дахь жилдээ болж байна. Саяхан Солонгосоос өчигдөр баг ирсэн тий? Тэр удаа ер нь бол гадаад руу бас байнга явдггүй яг ажлынхаа чиглэлээр явсан уу? Манай хувийн цэцэрлэгүүдийн холбоо гэж үүдэг. Тэгээ холбооны маань 11 хувийн цэцэрлэгийн одоо үүсгэн байгуулагч нар Солонгос руу туршлага судлаад Солонгосын хувийн цэцэрлэгүүдтэй бас хөтөлбөрийн одоо шинжилэл, хөтөлбөрийн солилцоо хийх юм гэрээ байгуулад ирлээ. Би 2008 он анхныхаа хүүхдийг 28 настай төрүүлээд тэгээд Нандин эрдэнэ гэж нэр өгсөн. Тэгээд миний охин харамсалтай нь бол одоохондоо Тэнгэрийн оронд байгаа л та. Тэгээ охиндоо зориулж 2014 онд охиныхоо одоо нас орсны 1 жилийн дурсгал болгон Нандин 3 эрдэнэ цэцэрлэгээ нээсэн. Тэгээд жоохон арга бэлэг гэх юм уу те аливаа зүйлийн нэг утга учир мөн чанар байх хэрэгтэй болов гэж агиух ойлгож хөндлөж байдаг. Тэгээд аливаа зүйл тулгын 3 чулуу те нэг айл бол 2 хүүхдийг 1 тооц 3-ыг 2 тооц гэхтэй адилхан нэг 3 салбар байвал нэгээ одоо тий боломжтой үед нь дэмжих, нэг нь одоо ашиг орлоготой үед боломж байх, олон хамт олон бүрдүүлж 3 байгууллагын одоо тий 5 гэх юм бол 10 20 хүний хамтын хүч хөдөлмөр нэгнээс суралцах боломж гэх мэтчлэн ингээд нэг нэгэндээ дэмтэй байх болов гэж бодож нэгээ төвшөж тулж явах болтугай гэж бодож ингэж 3 гэдэг тоог өгсөн. Ингээд охиндоо зориулсан Нандин 3 эрдэнэ гэдэг цэцэрлэгийг нээсэн. Тэгээ мэдээж анх нэгтээ шууд 3 салбараар нээж чадахгүй шүү дээ эдийн засгийн хувьд. Тэгээд 2014 он 1-р салбараа нээгээд яг энэ Баянбүртэд 2-р салбар болохоор 16 онд бас нэг үйл ажиллагаа маань жигдрээд ирэхээр хүсэл мөрөөдөл байсан учраас араас нь ингэж суруулаад 10-р хороол нээгээд 2017 онд сансарт нээсэн. Ингээд одоо 3 салбартай ингэж ажиллаж байна. Өөрөө нэг юм айгуу гоё байх юмсаа гэж айгуу хүсдэг. Тэгээд мэдээж би ч гэсэн залуу байхдаа 20 хэдэн настай байхдаа бас нэг хүний дор те бас нэг захирлын дор ажиллаж байсан. Тэгээд залуу байхад мэдээж сайн ч хүн таардаг, муу ч хүн таардаг. Тэгээд би тэр болгонд өөрөө нэг юм хүүхэд байхад тэгж боддогс байхгүй. Хэрэв би байгууллагын захирал байх байсан бол энэ хүн шиг юм уухай зангаар авахгүй байсаагүй. Би 5 минут доторж яхаа намайг зайл гэж хэлэх яасан муухай юм бэ? Би л хизээч байгууллагын захирал болохдаа тэгж хэлэхгүй гэж дандаа тэр болгондоо ингээм юм боддоо л гэдэг үсэн. Тэгээд тэр үед нэг юм өөрийгөө захирал болно гэж бодож байсан юм шиг байгаа. Тэгэл нэг юм мэдээж оюутан байхдаа ингээл баарн зөөгч ийн, нэмийн санд шил угаагч ийн гээл бас нэг төлбөрийнхаа хажуугаар тий өөрийнхөө хоолны мөнгийг олцгоор ингээл ажил хийдэг байсан. Тэгээд мэдээж ирэх тэр үеийн хүмүүсийн харилцаа хандлага тийм байсан уу? Надад тийм дарга нар таардаг байсан уу? Сайнаасаа илүү жоохон тийм таарамж муутай дарга нар таардаг байсан. Тэгээд
ямар сони юм бэ? Яагаад юм юм ойлгодгүй юм бэ гэл ингээд би чинь ингээл цалингаа авах гад хүсэж байгаа миний гол зорилго шүү дээ. Би нөгөө оюутан хүчин нэг тэр байгууллагад амжилт гаргаад карьер хөө энэ гэж юусоо боддог. Миний амьдралын зорилго нөгөө маргаашийнхаа өдрийн хоолнд те нөгөө шалгалтынхаа нэг хичээлийнхаа хэрэглэгдэхүүнийг авах юм туйлын зорилготой байдаг. Тэгээд тэр нөгөө юмаа биелүүлэх гээд орчоод цалин тавьдггүй ч юм уу те. Эсвэл бол ч юм уу ажилласан гэж цалингаас минь гас мосго юм юмнууд болдог юм хөө. Тэгээд би үүн ажиллаа сайн хийсэн шүү дээ. Яагаад ингээд цалингаас мосч байгаа юм бэ? Яасан муухай юм ч гэдэг юм ингээл гомдох үедээ болохоор дандаа буцаагаад өөртөө айгүйх дүгнэлт гэж би хэрвээ хизээ нэгэн цагт дарга болох юм бол би заахад нэг компани захирал болохгүй ч гэсэн тодорхой хэмжээр нэг төрийн ч юм уу газрын хэлцээний дарга болох юм бол би хүний аягүй сайн ойлгодог. Тэгээд дээр нь инээдэг те хамт олонныхоо дунд ийм аз жаргалтай гоё баяр баясгалантай өдрийг өнгөрүүлдэг ажлынхаа хаалгаар дуртай те аз жаргалтайгаар орж ирдэг ийм хүн байна гэх. Гэтэ би нөгөө хэдийн ингээд цалингаа авдаггүй ч гэдэг юм уу дарахтаа загнуулдаг байсан ч гэсэн би өглөө алган инээгээл ордог. Аль болох ингээд би яагаад гэвэл эндээ цалин авч байгаа шүү дээ гэж боддог. Заримдаа урам хугарах зүйл гардаг. Тэгээд тэр болгондоо л дандаа би бол тэхгүй гэж айгүйх боддог байсан. Тэгээд тэр бодлороо л байгууллага ажилчдыг удирдаад алдаа дутагдал гаргачихгүй байх юмсан. Би яг хүүхэд байсан залуу байсан үеэ тэр авсан одоо тий нөгөө удах юм бол тэрий ч одоо юу гэдэг чинь тий трама трамаг бусдад мэдрүүлэх байх юмсан гэж хичээж ажилладаг. Энэ маань бас ажилчид маань их таалагддаг юм болов гэж бодож байна. Ер нь бол аз жаргалтай багшаас тий аз жаргалтай эмэгтэйгээс мэдээж аз жаргалтай гэр бүл ажил дээрээ сэтгэл ханамжтай сайхан бицмэд гэртээ очиж гэсэн энийгээл орно тий. Ажил дээрээ гой сайхан байгаад ингээд байх юм бол эцэг эхчүүдтэйгээ тий сургууль хүмүүжүүлж байгаа хүүхдүүдтэй хүртэл аз жаргалтайгаар ингэж хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулна. Эцэг эхчүүдтэйгээ ч гэсэн ямар нэг одоо маргаан үйл ойлголцолгүйгээр аз жаргалтайгаар ажиллаа юм л гэж ингэж боддог. Энэ бол одоо манай байгууллагын хамгийн том соёл. Мэдээж бусад одоо сургалтын хөтөлбөрүүд тий үйл ажиллагаа буюу төсөлт ажлууд бол байгаа. Гэхдээ хамгийн том соёл бол аз жаргалтай ажилтнаас аз жаргалтай бүтээл амжилт гарнаа. Аз жаргалтай Монгол хүнийг бий болгоход хамгийн том хөв нэмэртэй л гэж боддог. Тэгээ би одоо өөрийнхөө хүүхдийг хүртэл цэцэрлэгт өгдөг байхгүй. Тэгээ би хүүхдээ миний охин ингэж болохгүй шүү. Хоолоо үлдээж болохгүй шүү. Багш идэхгүй бол үлдээ гэсэн. Үгүй миний охин идэн штэ гэх багшийн зөв чиний буруу нөө гэдэг байхгүй. Тэгээ би багшд нь хэлэн. Тэгэл манай хүүхэд ингэдэг байхгүй. Манай багш намайг залгиж идвэл хор олно, зажилж идвэл хоол олно гэж хэлсэн. Та яагаад намайг яаруулаад байгаа гэж ингэдэг байхгүй. Тэгээ би өөрөө үрдээ сургууль хүмүүжүүлэгч байж багш нартынхаа ингээд хэлсэн юм би нөгөө өөрийнхөө хүүхдээр дамжуулж би өөрөө баг багш нараасаа буцаагаад сургууль хүмүүжиж байгаа байхгүй. Тэгээд заримдаа нөгөө ингээл ээж л юм чи хүний амьдрал чи хурдл ээж нь хоцорлаа миний охин гингууд багш альва зүйлийг маш хариуцлагатай 50 амгалан хийж яарч хийх юм бол наадах чинь сайн зүйл болохгүй дутууд улмиг хийн гэж хэлсэн гэдэг дөөхгүй. Тэгэнгүүт л маргаашнаас нэглээд нөгөө хурдлаараа гэж хэлж чаа мөрдлөө миний охин маш тайван хариуцлагатай хийгээрэй гэдэг өөрөө буцаагаад хүүхдээсээ бараг юм сургууль өмчлөг. Тэгэхээр зөвхөн миний гэр бүл юм байгаа юм чинь манад явж байгаа хүүхдүүд манай багшаар хүмүүжж байгаа хүүхдүүд яг гэртээ очил энэ үгийг бас хэлдэг баг. Тэгэхээр бид бол хүүхдээр нь дамжуулаад гэр бүл эцэг эхчүүдэд хүмүүжил болгож байгаа л юм хамгийн бүр одоо нийгмийн бүр ингээд хамгийн том одоо боловсролын байгууллага л гэж ойлгоод байна шүү. Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. 2013 онд 5 настай охиноо удамшлын өвчнөр бас нэлээд хүнд өвчнөр одоо алдчихсан. Тэгээд охиноо алдчихад 14 онд за би ер нь хүүхдийн сайн сайхны төлөө бас ажил хэрэг болгож цэцэрлэг нэмэ гэж ингэж бодсон. Тэгээд тэр цэцэрлэг нэг бодол маань ч гэсэндээ нөгөө хүчлэн бишрэлтэй хүүхдэд эцэгхийн холбооны гишүүн байсан. Эцэгхийн холбооныхонтоо бас тийм цэцэрлэг нэ хүчлэн бишрэлтэй хүүхдүүдийн төлөө Монголын хүүхдүүдийн төлөө сайн сайхан зүйл хий гэж ингэж санал сэтгэл нийлжсэн. Тэгээд 16 онд бас 2 дахь охиноо 18 онд 2 дахь охиноо алдаад 8 настай 2 дахь охиноо алдаал тэгэл би ерөөсөө ганцаараа л зовд юм бас мөн ингээд 14 он 15 онд ээжигээ алдсан. Тэгэл ингээл миний нөгөө одоо хамгийн үнэтэй л 3 эрдэнэ ингээд нэг бараг 2-3 жилийн дотор байхгүй болол асар их зовлоо үзэл тэгээд би одоо ингээл ганцаараа л зовж гин би яхаараа надад яхаараа ингэдгийн те бурхан гэж байд юм уу би одоо зовж гин яагаад хүмүүд ийм амир
дийлж баршгүй ачаа үүд ингээл айгүйх шаналж авч ирсэн үе байгаа. Тэгээд тэр үед ингээд хүчлэн бэрхшээлтэй хүмүүс таа. Гэтэ нөгөө ингээд зовоод шаналаа суугаагүй бас эрэл хайгуул хийгээл бусдад яаж туслах уу? Зовж байгаа дахин ийм зовлонд яаж очихгүй байх уу гэл ингээд холбооныхоо гишүүтэй уулзаал ингээд ярьчихад хүн болгонд л зовлон байд юм билээ. Бүр дайжаа тэр байтугай би хүүхдээ 5 хүүхэд төрүүлсэ 4 хүүхдэд 5 хүүхдээ ингээд хавтын услаар хантайгаа алдаад би өөрөө ингээд эрүүл саруул одоо ингэж үлдээд нэг одоо ганцхан хүүхэд маань амьд болцсон. Тэгээ тэр хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй гээд ингээ ярахаар хүүшээ. Нөгөө талаасаа тэр эмэгтэйг маш өрөвдөж байгаа мөртлөө нөгөө талаасаа үгүй миний зовлон ч одоо бас бага юм байна шүү дээ. Би энэ хүний хажууд би одоо өөрийгөө зовж ийн гэж яриад ингээд бараг заримдаа хүч хэмсэн гэж бодож исэн бодол маань хөдлөөсөө хүртэл бараг ичиж байгаа байхгүй юу. Тэгэл бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхд төрүүлээл ханин ингээл хайрлаад дагаа явж хад хадам ээж нэрэн гутаа. Чи энэ тэнэг эргүү тэнэг хүүхэд гаргасан эмэгтэйтэй амьдрах гээд байгаа юм уу чи? Явъя. Ихэн төрүүлсэн үрээ мэдчихээн гээд нөхөр нь болохоор үгүй би хантайгаа хамт байна гэхэд бүр ерөөсө байнгын өдөр болгон янз янзын юм яриад мессеж хичээл яриад гэрт нь ирээл ингээл салгаад аваа явчихсан хүртэл гэр бүл байсан. Тэгээд би бүр ингээд хамаатнуудынхаа хадмуудынхаа 20-30 хүний дайралт өдөр болгон ингэж өртөж хөвчлэн бишгшээ хүүхд төрүүлсэн эргүү тэнэг хүүхэн чам шиг өстой нэрээ ийм одоо бузартай эмэгтэйтэй хүүгээ амьдруулахгүйгээд ингэжсэн. Тэгээд бүр өстой аргаа ядаад нөхрийгөө бүр бараг хөөгөөд явзайл гэж чад ингэ явсан. Би бол 3 жилийн хугацаанд 30 гаруй хүний дайралтанд орж маш их асууж нөгөө хөвчлэн бишгэлтэй хүүхэд төрөөснөөс сэтгэл зүйн дарамт дайралтанд орж исэн гэж ингэж сонсч байсан. Нэмэгтэй хүртэл түүхийг сонсоод биш би чинь бас хань ижилтэйгээ юм байгаа юм шүү дээ. Намайг ойлгодог, дэмждэг, үр хүүхдийнхээ өвчний төлөө хамтдаа тэмцэж байгаа. Ийм хань ижилтэй ингээд байгаад намайг хаяа явчихгүй ингээд хажууд байгаад ойлгоод дахиад нэг эрүүл саруул хүүхд төрүүлэх боломж байгаа. Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө цэцэрлэг нээгээд бүх зөрчилдгээрээ зориулаад ингээд дэмжиж байгаа хань байхад чинь би одоо өөрийгөө зовж ийн энэ дэлхийн хамгийн азгүй эмэгтэй гэж бодож байгаагаа бодлоосоо хүртэл ингээд хиччихэл байсан. Тэгээд ер нь бол хүн болгонд л зовлон байд юм. Тэгэхээр бол нөгөө давж гарах сэтгэлийн тэнхээ давж гарах хүч гэж байдаг. Тэгээд хүн угаасаа нөгөө жаргал даадаггүй, зовлон даад юм билээ гэдгийн адилаар магадгүй зовлонч даадаг гэж магадгүй. Гэхдээ та өөрийгөө би зовж гинөө гэж зовлон тохиолдох үед ч юм уу. Гэтэ бодоорой. Хүн болгоны ардаар танаас илүү зовлон байгаа. Магадгүй таны зовлонгийн шалтгаан ч гэсэн нэг өдөр аз жаргал болж хувирч танд ухаал хайрлах байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд хүн болгон өөрийгөө аз жаргалтай, аз жаргалын төлөө тэмүүлж хичээж байгаа юм бол магадгүй аз жаргал танд ирэх байхаа. Одоо би бол ингээд 2 хөөрхөн 90 сард 2 хүүхэдтэй. Тэгээ магадгүй энэ одоо миний сайн сайхан бодож явсан Монголын хүүхдүүдийнхаа төлөө бас энэ цэцэрлэг нээсэн ариун цагаан буян надад дасвартлаа ирсэн болов уу гэж боддог. 2 настай, 8 настай 2 хөөрхөн охинтой ингээ хантайгаа ингээ дөрвөл аз жаргалтай амьдарч байгаа. 2 хүүхдээ бол байнга дурсан санаж бодож одоо гэдээн дурсгалтанд зориулж нээсэн цэцэрлэгээ бол одоо хамаг чадах зүрх сэтгэлээ зориулаад ажиллаад ингээл дурсамж ухаал гомдол харуулсан үнэгээр л тайлж явна да. 10 жилийн өмнө энэ л хүслээ биелүүлж цэцэрлэгээ байгуулснаар даваа сүрэнгийн болон тэдний гэр бүл хамт олонных нь шаргуу их хөдөлмөр хүүхэд эцэг эхчүүдээ гэсэн чин сэтгэл ухаалаг менежментийн үр дүнд одоо 3 салбар цэцэрлэг болон өргөжиж чаджээ. 2014 онд Нандин 3 Эрдэнэ цэцэрлэгийг Чингэлтэй дүүрэгт, 2016 онд Нандин 3 Эрдэнэ 2 цэцэрлэгийг Баянзүрх дүүрэгт, харин 2017 онд Нандин 3 Эрдэнэ 3 дахь цэцэрлэгээ Баянгол дүүрэгт үүсгэн байгуулжээ. 3 салбарт 20 гаруй багш ажилтнууд 200 орчим хүүхдүүд өдгөө суралцж байна. Нийт 1000 гаруй төгсөгч хүүхдүүдтэй хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө сарын аян буюу төсөлт арга хэмжээний хүрээнд хийгддэг. Эцэг эхчүүд асран хамгаалагчдыг сар бүр үндсэн үйл ажиллагаанд хамруулдаг гээд Нандин 3 Эрдэнэ цэцэрлэгийн онцлог давуу тал ихэ. Нөгөө эцэг эх
Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. За ер нь тэгээд энэ цэцэрлэг дээр одоо хувьсах зардал гэж өгдөг шүү дээ. Тэрний хувьд одоо сэтгэл ханамж ямар байдгийг бас нэг улсаас тодорхой хэмжээгээр өгдөг боловч бас тэр нь олыг хангалтгүй гэж хүмүүс маш их ярьдаг шүү дээ, тий. Тэгээд дээрэс нь амжилт гэдгийг яг юу гэж боддог вэ? Өөрийнхөө одоо тодорхойлолтоор. Нэгдүгээрт бол яг нөгөө улсын төсвөөс санхүүжилт олгодог. Би нөгөө заримдаа л өөрөө холбоо молбоонд явдаг учраас айгүй их янз янзын ингээл ойлголттой байхгүй. Би бол за чи одоо тэгээ баар ч юм уу дэлгүүр ажиллаж байгаа бол хэн ч ам төр засгаас мөнгө өгөхий. Нөгөө миний ээж аваас болохоор төр засгийн хайр халамжинд талархаад одоо залбираал чадах зүйлээ л хийж битгий их шууна гэж ингээд сургацсан болохоор ч тэр юм уу би бол маш их одоо баяртай байдаг. Гэхдээ бол нөгөө манай одоо миний ингээ хөл нийлүүлээд засч байгаа салбар нь бол чи ингэж ярих буруу даваа гэдэг. Заримдаа бас яг нэрээч бас буруу ч юм уу гэж ингэж бодогддог. Энэ ч бол хаанаа ч хүрэхгүй. Тэгээ төр засаг тэгээ бид нар энэ төрийн ачаанаас маш одоо том үргэлжлэж байгаа. Өнөөдөр суглаагаар хүүхдүүд ордог тий. Зарим хүүхдүүд хаалтай хаалганы цаана байдаг. Зарим хүүхдүүд одоо тий хоолч унаггүй гэртээ байж идэг. Энэ юм бүхнийг бид нар маш их эрсдэл өөрөн ашигын төлөө биш энэ хувийн цэцэрлэг нээгээд бүх хөрөнгөө зараад баар ажиллуулжсэн магадгүй бид нэр 5 жилийн дараа баяжаал цөм болоод одоо тий хауст амьдрал ингээл одоо гадаад руу зугаалаад явж явах хичээл бид нар өөртөө энэ багшаа хийгээл өөртөө яг ингээл өнөөдөр үйл ажиллагаанд утгалдаал ингээл чин сэтгэлээсээ явж байгаа. Түр бид нарыг харахгүй байгаа нь буруу гэж ингэж ярьдаг байхгүй. Тэгэхээр би бол одоо юу гэдэг энэ бол одоо төрийн хайр шиг боломж ойл нэмэгдэх ёстой. Гэхдээ энэ бол өгж байгаа төсвийн үр ашигтай зөв зарцуулаад талархаад одоо хийж чадах зүйлээ л сайн хийж явах хэрэгтэй гэж бид надад. Эний яг хувь үний чинь өөрийнх нь аливаа юмд гоё сэтгэл хангалуун байдаг тий. Тэгээд тэрэндээ юмыг баг гэж голохгүй сэтгэл хангалуун байдаг, талархаад байдаг учраас чиний өөрөө чинь ажил үйлс бүтэмжтэй гэдэг юм байна л та. Тэгээд салбарын магистр хамгаалах төвшөнд л атсан шүү дээ. Тэгээд тий тэгэл давхар судлаад нөгөө ингээл нөгөө Монголд бас нөгөө ховор өвчин тий дэлхийн нийтэд юм ингээл өвчин тэгэл Солонгост ч үзүүлээл, Америкт ч юм зүүмжлүүлээл, үзүүлээл ингээл туршилтын генийн туршилтанд ороод бид чинь нэлээ ингээл явжсэн. Тэгэл эм чуулганы яриаг сонсоод ингээл тавтагдаал бас өөрөө ингэж судлаад явж байхад бол аюултай. Тэгээд нэрээ ингээл хүн өстой ямар их төвчээрт ямар мундаг юм бэ гэдгийг нэр хүмүүсээс бараг суралцаж өөрийнхөө бараг төвчээргүүд бараг ичиж байгаа юм чинь. Тэгээд миний охин болохоор тархинд төмөр хөрөмтлөдөг өвчжөн. Тэгээд үндсэндээ илтгэхгүй одоо хувь тавилан тодорхой дэлхийн нийтэд бол одоо эмчлэг гарц байхгүй гэдэг ингээд оршилсан байхгүй. Тэгсэн чинь ингээд гэмтэл одоо эхнэл хасын сэхэнд ингээд нэг ээжтэй цуг хийчихсэн. Тэр ээж болохоор миний хүүхдийн өвчин идэгнэ. Даанч надад мөнгө байхгүй. Миний хүүхдийг эмчлэхэд Японд эмчлэхээр 3 тэрбум төгрөг гэсэн. Тэг би юугаач бүх манай ах дүүнэр зараад надад нийлээл өсрэл 130 сая төгрөг лээ. Тэг би одоо охиноо алтхаас өөр аргагүй болсон. Чи азтай ээж юм. Би ч бүр гайхаад. Би одоо азтай ээж яхаар гэдэг. Тэгэхгүй юу? Чи бол амар азтай хүн байхгүй. Яагаад гэж? Чи бол миний хүүхдийг эмчлэх ямар ч арга байхгүй юм чи одоо би хувь тавилантаа эвлэрхээс яах вэ гэд эвлэрцэн ээж. Би болохоор хүүхдээ эмчилж чадахгүй. Ямар ч мөнгө олох боломж байхгүй. Хүүхдээ эмчлэх боломж байна гэдгийг мэдсээр агаад би хүүхдээ бодлоо юу хийж чадахгүй байгаа би өстой амар азгүй яж байгаа азтай чи өстой үнэхээр азтай юм аа гэж би тэр бодчихсон. Үгүй нэрэл тийм юм да. Тэ тэр эмэгтэйгийн хувьд бол нэрэл тийм байгаа. Тэгэл үнэхээр л хүн болгоно асраг юм зовлон төсвөр дэвчээр амьдрал нэрээ тайлагдчихгүй л их зовлон байт. Тэгэл ихнэл хасын үүдэнд ингээл зогсож явахад ялангуяа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй тий яг ингээл гатгаамтгаа болоод оцсон хүмүүс эдгээл эмчилгээтэй гарч байгаа юм л да. Хүнд ингээл байж байгаа цусны хор давдартай тий одоо үе мөчний бүр ингээл саажилт өгцөн хатангаш центр хүмүүс ингээл 10 хэдэн хүмүүс ингээл өдөр ирсэн нэрэн дарагдаал ахлаар л ингээл миний хүүхдийн нэр хэзээ эндээс байхгүй болох л таа гэл хэцүү шээ тэгэл үнэхээр л нөгөө сайн ханийн буйнд л сайн ээж авын буйн, сайн их чахны буйн, сайн адам аав ээж дүүний буйнд нэр үнэхээр л нөгөө халуун дотн дэмжижсэн найз нөхдийн буйн л энэ бүх зовлонг яаж гарсан да. Тэгээд үнэхээр нөгөө үүлэн нариун болохоор гэдэг шиг өстой үнэхээр цэцэрлэг нээгээгүй байсан бол магадгүй би надад бурхан өөр бүх заяах байсан уугүй юу? Магадгүй эрүүл байх байсан уугүй юу гэж боддог учраас бүр ингээд
нээсэн цэцэрлэгтээ бүр үнэхээр их талархаж явдаг. Магадгүй би нөгөө юу вэ одоо ус төрт яваал тий нэг юм одоо магадгүй амжилттай байсан бол нэг юм өөрийнхөө бие тоосон хүний зовлон ойлгодгүй гэсэн одоо сайнаар ярих юм бол эмхтэй байх байсан гэж байна. Муугаар ярих юм бол одоо нэг тийм амьдрал итгэхгүй тий нөхрөөрөө тижээлгсэн эсвэл магадгүй одоо бор дарсан ч гэдэг юм уу эсвэл ажлыг сонирхолгүй тий бие үл тоосон одоо тийм нэг хүүхдээч одоо зөв хүмүүжүүлээд хүний зэрэгт хүрч чадахгүй ингээд янз янзын л одоо давхрын хүмүүс би хараад бас үгүй надад амьдралд ийм том ухаал хайрлсан Нандин Эрдэнэ гэж охин, Номын Эрдэнэ гэж хоёр охин бас үнэхээр сахиусан тэнгэрүүдээс юм болов энэ нийгэмд гэрэл бигээ бий болох гээд ээж авдаа ирээд тэгэл хэсэг амгийн их хайр хүндлэлийг хүлээгээд тэгэл буцсан болоо да гэж боддtiin. Бидний нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ээж аваад айгүйх ингэж ярьдаг байхгүй юу? Зарим хүмүүс бол чоолт юм л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй сахиусан тэнгэр гэж ярьдаг. Тэгээ сахиусан тэнгэрүүд энэ дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс төрдөө. Ягаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй тэ өөрт нь хайртай ч гэж хэлж чадахгүй. Зөвхөн өөрөөс нь хайр халамж хүсдэг. Асар их мөнгө төгрөгийн эм тариа гаргадаг. Асар их одоо тэ төвчээр гаргадаг. Өөрийнхөө карьер бүх юмыг хаян байж хүүхдээ өсгөгддөг. Ийм их том агуу сэтгэл зүрэхтэй хүмүүс биднэрт тийм хүмүүс бид нар болохоор энэ сахиусан тэнгэрүүд бидэнд төрсөн юмаа гэдэг ингээ ярьдаг байхгүй. Тэгээд тэр үг айгүй гоё. Яхав бид нар магадгүй хүчин бэрхшээлтэй ээж аваад маань өөрсөндөө л мотивац өгөх гэж бас ярьдаг ч яриач магадгүй. Тэгээд зарим энгийн хүмүүс тэгдэг байхгүй юу? Арчаагуудаа нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхд гаргачаад өөрсдөө нэг энэ дэлхийн хамгийн гоё хүмүүс сахиусан тэнгэр төрүүлсэн гэж ярих юм гэдэг. Гэтэ миний хоёр охин бол сахиусан тэнгэр байсан баха. Тэгэл буцаал тэнгэртэй өсөж чадсан баха л гэж ингэж боддог. Амжилт гэдэг бол нөгөө амар сайдар болол амар одоо юу гэдэг те одоо эрэгтэй хүнийхэр бол нөгөө нэг жиг класс унаал те тэгэл амар төртөө үед анд яваад ч гэдэг юм эмэгтэй хүнийхэр бол одоо хамгийн үнэтэй брендийн хувц өмсөөл те тэгэл нэг айлын ингээл том сайдар ихнэр байна энэ гэл ингээл зарим хүмүүс төсөөлт юм шүү. Миний хувьд бол өөрийнхөө хийж байгаа ажлаасаа л ад жаргал авах те хамгийн том зүйл гэж ингэж бодож байдаг. Яг залуу байхдаа би ингээл төр мөрд ч юм нам амд ажиллаж байхдаа өөрийгөө айгүй амжилттай байна гэл их боддог байсан байхгүй. Тэгээд би нэг охиноо алдсан гэж тэгжсэн те 2013 онд охиноо алдчихал хоёр дахь охин маань дахиад яг ийм одоо удамшлын өвчтэй хувь төвлөн бол тодорхой одоо хязаа өгөх нь мэддэхгүй гэж яхад л хүн чинь ингээл юм бодогдоод ирж байгаа байхгүй. Тэгээд амжилт гэдэг ч үгүй юм биш те. Би төр засагт хүүхдээ те. Би өөрийнхөө хань ижил би гэр бүлтэй эрүүл сарвал хүүхэд өсгөөд хүмүүжүүлээд үр хүүхдийнхээ төлөө л одоо би ээж хүн учраас үр хүүхдээ өвдөхгүй л зовоохгүй л байх хэрэгтэй юм биш те. Энэ л миний ээж хүн болсны амжилт юм биш те. Тэрнээс биш би нэг юм яагаад би ингээд ээжтэй хүүхдээ харуулаад 4-5 хүртэл нь би хүүхдтэйгэж байх цагаа хумслаад одоо их хурлын хамгийн газар ажилладаг нэг том ажилтан гэл өөрийгөө бодоол ингээд явж исэн энэ бол үнэхээр тэнэглэл байсан юм байна гэл тэр үедээ айгүйх ингэж гэмшиж бодож байсан. Тэгээд таны нөгөө түрүүний хэлдгээр энэ цэцэрлэгтэр айгүй дуртай энэ тэгээд төрийн ажилласаа болцсон гэдэг нь яг л одоо хүн ер нь чадхал ажиллаа хийх хэрэгтэй. Амжилт гэдэг бол одоо хийж байгаа салбартаа чин сэтгэлээ зориулсан тодорхой хэмжээний махиц төвшил гаргах л ийм зүйлийг л амжилт гэдэг бол гэж боддог. Тэрнээс одоо амжилтыг хүмүүс янз янз л заавал уулын оргилд хүрэх биш те. Заавал одоо тэр салбарт ч тийм энэ салбарт ч тийм өрөөсөө байхгүй. Яг л чиний хэлдэг өөрийнхөө хийж байгаа юм бүхнийг чин сэтгэлээсээ сайн хийж хэл юм бол тэр өрөөсөө амжилтаа. Тэрэндээ сэтгэл хангалуун байж чадах юм бол тэр нь өөрөө аз жаргал байна. За ингээд даваасрын захирал маань бидэнтэй маш гоё ингээд сэтгэлийнхаа бүх зүйлийг хуваалцлаа. Өнөөдөр ингээд харахад маш гоё байна. Одоо ч баг ийм сайхан залуу насндаа тийм ингээд 3 салбар. Тэгээд дээрэс нь сая яг чиний хэлдэг хүүхдэд цэцэрлэг ажиллах гэдэг чинь тийм ч их ашигтай биш те. Өөрсдөл маш ихтэй. Тэгээд эрсдлээс айхгүйгээр өөрийнхөө одоо зүрх сэтгэлээсээ ундарсан яг үр хүүхдийнхаа ингээд бас хүүхдийнхаа төлөө те ингэж бодсон тийм гоё зорилгоор ингээд цэцэрлэг ажиллаж байгаа учраас энэ цэцэрлэгт ирж байгаа хүүхдүүдийн бүгдийг гоё би хайраар бүгдийг хайрладаг юм гэдэг бүр ингээд тийм бодол надад бол яг ингээд төлөө энд орж ирэхэд бүр тийм гоё ингээд дулаахан сэтгэл мэдрэгдэж байгаа байхгүй.
Тэгэхээр яг энэ цэцэрлэгийг нээсэн тэр түүхтэй чинь нутаг учиртай ч холбоотойгоор энэ цэцэрлэг бол одоо маш гоё нэг 3 дахь салбараа нээгээд ийм гоё амжилттай явж байгаа юм байна. Тэгээд ихийн ийм гоё халуун хайр. За тэгээд цэцэрлэгийн удирдгчийн ийм сайхан хамт олно гэсэн гоё сайхан сэтгэл энэ бүхэн чинь ингээ ажлыг нь улам гоё хөгжүүлээд тэгээ олон салбартай болох болтугай олон хүүхдүүд ийм гоё зөв ингээд хүмүүжлэх болтугай гэж өрөөё. Баярлалаа. Таны ирээд сайхан шүү. За ингээд манай нэвтрүүлгийг үзсэн эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. Ингээд нийслэлийн Нандин 3 Эрдэнэ гэдэг нийт 3 салбартай одоо хүүхдийн цэцэрлэгийн захирал даваасар маань манай амжилтын ам нэвтрүүлэгт оролцлоо.